За 4 жил хүлээсэн эцэст өнгөрсөн пүрэв гарагт буюу 6 сарын 6-нд Баки Кингашир 2-ын crossover гарсан. Тэгээд өнөөдрийн бичлэгээр энэ crossover дээр юу гарсан талаар болон үзэгчдэд бол надад ер нь хэрэг таалагдсан талаараа сэтгэлээ хуваалцъя гэж бодлоо. За crossover-ийн маань ерөнхий плот бол Бакигийн Токугава бол ер нь нэлийн албаа сүлбэтэй нөхөр штэ. Тэгээд тэрүүгээрээ Кинганы захирал Мицудог гэсэн таньдаг учраас манай хүн өөрийнхөө Underground Arena-гийн тулаанчдыг Кинганы холбооны зарим тулаанчтай тулдуулахар болдог. Өмнө нь бол бас бидний сайн мэдих Допо Орочи Кинганы холбоон дээр очиод Subpine-ийн автэ тулдж исэн тохиолдол байд юм байлээ. Харин энэ удаа эсэргээрээ Subpine, Kurerain, Omo 3 болохоор цочин тал болж Бакигийн аренад очиж байгаа. За тэгээд ихний тулаан бол 2 танкуудын тулаан. Ер нь тулааны ихэнх нь манай 2 зохилцоол. Тэгээд мэдээж аль нь унж өгөхгүй штэ. Ханаямаш нөгөө нэрийн утас болсон гарын бицэлдэг аргаш ашигладаг. Subpine төмөр гавла флекстэй Ханаямагийн зохилтыг тухаараа мөрөг зөргөөл өвчгөнж өгнө. Хэдийгээр төмөр шиг хатуу гавлтай ч гэсэн тархин дэрэх дөргөлт гэж юм үсэдэг болохоор яалтчгүй нилээд зөхиулж агаад ялагдчихж байгаа энэ Subpine. За тэр ч яах вэ? Хоёр дахь тулаан. За Jack Ryan хоёрыг бол үзчихэд яг үнэндээ Omo Baki хоёроос илүү хүлээсэн шүү дээ. Тэр трейлер гарснаас хойш яг үндэ. Тэгээд тэр хүлээлтэнд хүрч чадсан уу гэвэл яг тулааны агуулга болон дөрүүдийн хоорондын ярилцаа, interaction гэдэр бол үнэхээр сонирхолтой байсан л та. Гэтэ зураглал тулааны урт хайп гэдэргээл гүйцэтгэл жоохон тааруу санагдсан. Ер нь бол тэгээд ганц энэ тулаанч биш, энэ crossover бүхэлдээ л маш олон асуудлууд байсан. Гэтэ тэрийн сүүлд нийлүүлэл хэрэггүй ярив. За тулаан дээргээд орвол манай хоёр ихэндээ бол нэг онцлог зүйл хүжаал нь үзэлсэж байгаа л аль нөгөө хувиралтай ороод Күрэ бол мэдээж нөгөө потенциалаа эддэг авгийнхаа хувирал. Jack харин бүр дээр үеийн Бакигийн нөгөө Underground Arena арк-ээр бөөлжө турхаа болчдөг нэлээд дээр үеийнхаа хувиралтай ордог. За тэгээд тулаанаа үргэлжлүүлж явах үедээ Ryan Jack-ийг багалзууртаад төрхөн зурх хаалтуулсан чинь шууд ялагчийг зарлцдаг. Тэгэнгүүт Jack мэдээж босч ирээ тэр үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй дахиад тулаанаа үргэлжлүүлнэ. Ер нь л манай хоёр бол аль нь нэлээд эготой, нэлээд галзуу, аратанлаг нөхдөд штэ. Ийм болохоор хин шалагтлаа үлээхгүй, баг хин төрүүлж өгсөн нь ялагдаг гэсэн бодолтойгоор аль нь бүр махан татах шалтлаа тулдж байгаа байхгүй юу? Jack бүр үхтлээ нүдүүлсэн, Ryan харин Jack-т баа хаазуулаад би энэ бүр тэр чигтээ өмцөм авахулсан. Тэгээл энэ хоёр мангасыг зогсоож чадах зэрэгтэй нэг ч хүн байхгүй сандралж байхад Baki Omo хоёр ирээд нэгний алхаас өмнө нэг юм болиулж байгаа. Бакиш тулааны үр дүнг харамсалтай та биш өөр хүмүүс шүү болохоор тэр хүмүүсийн хувьд бол та ялагчих шиг боллоо. Хүлээн зөвшөөрчхөө гэж аргатал тий. Jack угаасаа Бакиг ямар их хүндэлтийг бид мэднэ. Тиймээс үгэнд нь ордог. За ингээд нэг болоод тайнагаа агалахаар анимийн гол дүрүүд болох Baki Omo хоёр тулна. Omo бол Nico style зүрхний хэмлээ урсгадаг арга гэдэргээл мэддэг чаддаг бүх техникээ. Baki ч гэсэн нөгөө жом шиг хурдан хөдөлдөг техник бас автагаа тулдахдаа иргэсэн шигээ нурууг нь тас алгадаж малгатаал. Ер нь ингээд харангуй цаг хугацааны үед бол айл нэмэл яг тулгцсан байгаа даахгүй хамгийн сүүлийн арк дээр явж байгаа гэсэн үг. За ингээд энэ тулаан бол ихэнх хүмүүсийн таамаглалсны дагуу ямар нэгэн ялагч байхгүй. Тулаан дуусааг байхад голоор нь Yujiro Kensai хоёр орж ирээд тулааныг зогсоочдөг. Тэгэнгүүт нийт үр дүн нь аль тал нь нэг ялалт, нэг ялагдал, нэг тэнцээ болчихж байгаа буюу ялагчаа шийдэж чадаагүй болохоор дахиад үргэлжлүүлнэ гэсэн Токугавагийн үг бол сонсогдсон. Бас Yujiro-г угаасаа Kuroki-тэй тулдуулах төлөвлөгөөтэй байсан гэж хэлж байгааг бодвол дараагийн тулаанууд дээр үнэхээр энэ хоёр үзэлцэж магадгүй гэсэн үг. Тэгэхээр ер нь л энэ crossover дахиад цаашаа үргэлжлэх магадлал нэлээд л өндөр болчихж байгаа. Бас нөгөө бүр сүүл Dakoyo 5 хоригдлуутай таарчдээ штэ Бакигийн. Тэр нь бол яах вэ зүгээр л бусад дүрүүдийн interaction шиг fan service ямар нэг зорилгогүй харилцаа байж болно. Эсвэл crossover-ийн үргэлжлэлтэй ч арай холбоотой юм биш үстэй гэсэн таамгууд бас хайлталт гарч ирсэн. Угаасаа тэр таваас хинэн шүхээгүй Dorian Doyle эдэр бол улам хүчтэй болсон байгаагаар Бакигийн анийн дээр хайлталт гараад яваад байгаа штэ. Тэгэхээр тэр 5 хоригдлыг ямар нэгэн зорилготой л гаргаж байгаа байх. Энэ crossover тэр биш юм аа гэхэд дараагийн Бакигийн аркууд дээр ч гэсэн гарч ирэх гортлог бол үүсгэжтэй байгаа. За манай crossover маань ерөөхдөө нэг иймэрхүүл болсон. Ерөөхдөө сайн ч гэж хэлэхэд хэцүү, бас муу ч гэж хэлж чадахгүй. Яг л нэг бусад уламжилт crossover-тай яг адилхан зарчмаар ямар нэгэн зориг золиос гарах гэж оролдоогүй цэвэр fan service бүтээл харагдлаа. Ялтчгүй л аль болох олон дүрүүдийг олон байдлаар уулзууж олон янзын сонирхолтой харилцаа, interaction харуул илгэсэн гол зорилготой байх шиг байсан. Яг хөө тэр нь бол ажгүй л байсан л та. Ядж байгаа Baki King хоёр яасан ч олон адилхан дүрүүдтэй. Аль анимыг нь үзчихсэн хүмүүст бол үнэхээр тэр хэсгүүд нь зөвсөөрөхөд суудлаас өнөлцүүлж чадчихсэн.
Гэтэ асуудал нь ийм мэдрэмж авахын тулд би эхлээд тархиа унтраах шаардлагатай болсон. Яг Бакиг бол угаасаа л тархиа унтрааж байгаа цэвэр entertainment зорилгоор л үзтгэлтэй. Гэтэ энэ crossover-ыг үзэхийн тулд тархиа улам илүү унтраахгүй болохгүй байгаа юм. Логикийн алдаа бол битүү. Тэр эдээс нь дурдах юм бол бүр эхнээсээ Токугавагийн Underground Arena чинь цэвэр ашигын бус мөнгөтэй ямар ч хамааралгүйгээр зүгээр л цэвэр тулгааны орхотуудад зориулсан дэвжээ штэ. Кинганих болохоор дэлхийн өнцөг улан бүрийн баячууд, захирлууд тэр холбооны эзэн болохын төлөө өрсөлдөг буюу цэвэр мөнгөтэй холбоотой. Тэгэхээр миний бодлоор л Токуга үзэл бодлороо Мицудотой зөрчилдөг болохоор яаж тийм амар дотно байх гэсгүй. Яг нь Мицудо ч нэг тэтгэртэй гармаар нэтэргээд холбооноос жоохон залхсан байртай байгаад идэг. Тэгээд яг нь насны эцэст мөнгө чухал биш юм байна гэдгийг Токугатай ойлголцоо дотно болсон байж болно л доо. Эсвэл зүгээр л Токуга хэдийгээр Мицудо дургуйч гэсэн яалтч гой тулаа үзмээр байсан болохоор ийгоо дарсан ч биш байж болно. За яг нь энийг бол алгасыг тэгвэл. За тэгвэл хоёр дахь юм бол за Сапаин ч олсон яг нь. Нөгөө хоёр нь буюу Райн, Омо хоёр бол яг Кинга холбооны тулаанч тэгт айгүй хэцүү шттэ. Тийм болохоор Мицудогийн үгээр зодолтынгүүд нь зодолтоод байна гэж байхгүй. Ялангуяа Райн бол арай л амархан ятгагдчихж байгаа юм шиг байсан надад л. Омог ч гэсэн ятгах байгаа хэсгэн ч гэсэн ягаад тэнд явж байгаа хэсгэн ч гэсэн нэг төртөө тайлбарлагдаагүй. Нэг сүртэй ч гэж ер нь тайлбарлаагүй сте те миний санджаагаар. За тэгээ жоохон спойлер ярих юм бол за чихээд арч байгаарэ 5 секунд. Омо ч Кинга Ашира дээр өгчөж байгаа штэ. Энэ бол яг Кинга Аширагийн дараах таймлайн яваад байгаа байхгүй юу? За non canon юм байлгүй дээ те. За 3 дахь юм бол Южиро чинь дэлхийн хамгийн хүчирхэг амьд бид гэж яригддаг. Цаа ч нь бол угаасаа л энэ тентхийн хамгийн хүчтэй гэсэн тулаанчтай амлж аваад хүчээ үзээлээдэг хоббитэй штэ. Crossover-тэй тэгээд Южиро Крокитэй тудлаад чөтгөрийн жадны талаар сонсч исэн гэдгийг хэлдэг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхлээр тэр хоёр хэрвээ нэг ертөнцид амьдрдаг л бол Южиро яаж хийж байгаа л Крокиг уулзаад тулдаад үдцсэн байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр одоо диалогийг нь арай өөрчлөөд чи улам хүчтэй болж ич гэдэг юм уу? Эсвэл энэ удаа өмнөхөөс өөрчүүж гэдэг юм уу те? За тэгээд power scaling-ийн хувьд бол Бакигийн дийлэх фэнүүд нэлээд бухимдсан. Миний хувьд бол яг эхний хоёр тулаан бол байж болох юм. Гурав дахь тулаан дээр Баки яаж ч утсан Омогоос илүү л гэж хараад байгаа юм л та. Яг айл анима хүндтгэхэд нэг талыг ялуулж болохгүй л дээ. Ялангуяа гол дүрийг. Гэтэ энийг зохицуулах боломжууд бол хэд хэд байсан. Жишээ нь 4 тулаан явуулаад Бакиг ялуулангуудаа 4 дахь тулаан дээр нь өөр нэг Кинганы дөрвийг ялуулаад 2-2-оо тэнцвүүлдэг ч юм уу. Эсвэл 3 тулааных нь 2-ын Кинганд өгөөд нэгийг нь гол дүр гэдэг утгаараа 2-оор тооцоод Бакид өгдөг ч юм уу те. Бакигийн фэнүүд бол ихтэй Баки Южиро хоёр гарч ирэл Кинганы бүх дөрүүдийг one shot хийгээд явахыг бол хүссэн юм шиг байлээ. Гэтэ мэдээ тэгж болохгүй. Миний хувьд бол за мэдээж one shot биш ч гэсэн Бакиг бол заавал Омог ялах хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй юу. Гэтэ угаасаа тэгэл Crossover болгон дээр л энийг нервч бафалдаг ойлголт байдаг л да. Гэтэ ер нь бол үзэгчдэд энэ соёлоос салидын залхаад эхэлсэн байхгүй юу. Анимын Crossover-ууд бол бүгд дандаа л нэг иймэрхүү баригдмал болдог. Барууны Crossover-ууд бол арай ашиглалтай тий. Нэг талаа доош нь хийчих үедээ гэсэн айц хамаагүй бахтай нөгөө тал нь ч гэсэн энэ мөө миний шоуг доош нь хийгээд байна да гэсэн нэг тийм ийг болдог ш. Зүгээр л аль талын үзэгчтэй гоё юм үзүүлчих гэсэн зорилгоор нэгдэж байгаа юм шиг санагддаг. Шалтгаан нь улс орны хүмүүжлийн ялгаал байх л та. Японочууд ч нэгнээ бүр тултал нь хөндлөж чаддаг хүмүүс штэ. Алхан болгоноо хяндаг, алхан болгон тэрэг хүмүүсийг үл хөндөгчихгүй юмсан гэл үгүүлээ байнга цэгэнж явдаг. Харин Америкчууд ч болохоор арай хинэггүй нэгнийгээ дийслэх, рөөслөх эдрийг бол жок байдлаар хүлээж аваад сурцсан болохоор илүү задгай байгаад байгаа хэл та. Яг нь Simpsons Bucky эдэр бол мэдээж жанрын хувьд бол шал өөр л дөө. Гэтэ миний мэдхээр ганц Crossover-ч биш бусад анime франчайзуудын референсийг айх гэж зөвлөхүү хамгийн задгайгаар гаргадаг пароди идэг анime гэх юм бол Gintama л толгойд орж ирж байна. Өөрөө айхгүй Японоос. За тэгвэл Бакигийн гантай төстэй арай илүү жишээ авч болохоор надад таалагдж исэн Crossover гэх юм бол яг нь видео тоглоомч гэсэн Tekken X Street Fighter бол надад үнэхээр таалагдж исэн жоохон байхад. Яг нь би хүүхэд байхдаа Sucom-тэй Xbox PS дээр байгаагүй болохоор тоглож байгаагүй л дээ. Гэхдээ би бүх дөрүүдийнх нь бүх story, бүх campaign, бүх YouTuber-уудын геймплейг нь үзчихсэн аахгүй баг. Тэгээд миний санахын энэ Crossover game дээр бол Tekken-ийн дүр, Street Fighter-ийн дүр гэж тусад нь ялгалахгүйгээр бүхэл нэг тоглоом одоо бүгд л яг нэг тоглоомны дүр юм шигээр нийлүүлсэн гэж санагддаг. Тэр нь айгүй гоё. Анимуудын Crossover-оос ялгаатай нь би тэр дүрийг доош нь хийчихвэл тэр анимийнх нь фэнүүд ууралчиндаа гэж айлгүйгээр яг л гоё балансыг бариад заримдаа болохоор Tekken-ийн дүрүүд нь Street Fighter-ийн дүрүүдэд гөлөг болтлоо дээрлэхүүлээ. Заримдаа болохоор Street Fighter-ийн зарим дүрүүдийг Tekken-ийн дүрүүд бүр жок болгож хаяал те. Иймэрхүү задгай зоригтой шийдлийг гаргах гэж оролцсон бол ядчил зүгээр нэг YouTube-ийн контент
Death Battle дээр яг нэг жинхэнэ аним гэж хэлж болохоор арай гайгүй плоттэй, арай нэг таамаглахад хэцүү байсан байж болох байсан байх. Кинган Баки 2. Би нөгөө энэ Красауруудын тулаануудын үр дүн таамаглаад бүр 5 сард пост хийжсэн Facebook групп дээрээ. 2 хөлбөр бичсэн, тэгээд эхнийх нь бол бүр яг таарсан. Угаасаа трейлерыг хараад байж бол хамгийн эсэнтаар энгийн таамаглал энэс аахгүй юу. Тэгээд яг л тэрүүгээр болчлоо гэдэг нь энэ Красаур дээр шинэлэг зүйл бол тун ховор байлаа гэсэн үг. Бас бичлэгийн ихэнд хийсэн шиг зураглалын өвд ч гэсэн жоохон таарав. Зарим тулаануудын хитрхий шатсан ч юм уу, эсвэл хитрхий яарч хийсэн ч юм уу мэдэхгүй. Зарим үзэгчдээ бол бүр нөгөө Ханаямагийн тулааны хэсэгтэр нэг анимашнаа хид хид тавтаж ашигласан, бас бүр спектэд тулдаг хэсгийн акшнуудыг зүгээр бэкграундыг солиод оруулсан эдэргээл нэлийн хурц ус шүмж орж ирсэн. Зураглал ихтэй угаасаа л сэтгэл түрээгүй миний хувьд ч гэсэн. Энийг бол 100% шүмжлэе. Яг хав шалтгаан нөгөө Кинган бол 70% зодон 30% яриа backstory тайлбар байдэн штэ. Баки яг эсэргээрээ 70% няпинг. Угаасаа манайхан мэдж байгаа дөө энийг явталсан меню гэсэн зөндөөл байдаг. Тэгээд энэ Красаур дээрх зураглалыг нь бол Бакигийн аниматорууд хийж байгаа юм байлээ. Уг нь санаа нь бол юу л байсан юм шиг үлээ л дээ. Баки шиг 2D тэгээд тийм гоё сүртэй зурагтай мөртлөө яг ориг Баки шигээ япинг нөх оруулахгүй. Оронд нь Кинган шиг хөдөлгөөнт зодон ихтэй тийм Кинган шиг гоё тулааны кореографи хийж бодсон юм шиг байлээ л дээ. Санаа нь бол уг нь янзын. Гэтэ гүйцэтгэл нь тун таарав. Угаасаа хэцүү л дээ. Яалтчгүй Кинганы зодооныг бол CGI-аар хийж байгаа штэ. Харин Бакигийн дийлэн хэсэг нь зорж хийж байгаа болохоор Кинганы шиг тийм гоё зогсолтгүй зодтолтой хэсэг цөөхөн, тулааны ихэнх хэсэгт нь баах slow motion тэгэл гинэт кат хийсэн дүрснүүд орж ирээл. Тэнгүүт нөгөө өгүүлэгч нэртэй үрдийн цагт гээл яриад эхэлдэг. Тийм болохоор санаа нь бол үнэхээр гоё ч гэсэн гүйцэтгэл хитрхий хэцүү даалгавар байсан учраас нэг бол дан ганц Бакигийн зураглалаар, нэг бол Кинганы CGI-аар дагнаад явцсан зүгээрсэн ч юм уу гэж би бодсон. Хугацааны хувьд 1 цаг, outro intro-ийг хасах юм бол бараг 50 минут. Надад л арай л богинохоо санагдсан. Бараг тоглоомчгүй нөгөө Бакигийн өгүүлэгч эртний үрдийн цагаа яриад ч болтгоо 30 минут сонгосон бол лекс тавьдаг ахаа бол өгүүлтгэл юм байлээ. За тэгээд ерөнхийд нь базаад хэлэх юм бол тархиа бүр унтрааж байгаа зүгээр сайхан YouTube контент үзэж байна гэсэн сэтгэл зүйтэй орвол ер нь дайжгүй. Сонирхолтой хөргө огшоо чадсан. Гэтэ яг аним талаас нь бүтээл гэж одоо series үзэх юм бол алдаа мадаг ихтэй, шинэлэг зүйл багтай, яг л алтан дундаж Красаур лээлээ л та. Гэтэ энүүгээр дуусахгүй дахиж үргэлжлэж магадгүй юм шиг байлээ. Гэтэ тэр үргэлжлэлээр нь хэрвээ Южиро Курокитэй энэ тэнцүүд болдоод эхлэх Бакигийн бинүүд ямар комент бичих нь бүр нүдэнд харагдчихээн. Тэгэхээр бас жоохон асуудалтай л баг. Зааж тэгээд хэрэг та аним болон манга, вебтүүн дээр дуртай бол эсвэл зүгээр л миний бичлэг үзэх дуртай бол манай групп нэг дээрээ. Баяа.